За эхний улирал дууслаа. Тэгэхээр хувьцаат компанийн хувьд за дээрэс нь бас логистикийн салбарт гадаад дотоод худалдаа эрхэлдэг компанийн хувьд ер нь одоо эхний улирал яг ямар одоо гүйцэтгэлтэй байв? Та бүхний төлөвлөж исэн бизнесийн одоо гүйцэтгэл зорилтууд яг ямар хөө төвшөнд байсан бэ? За эхний улирал ер нь яг хуу том зургаараа тоон статистик харах юм бол нөө импорт одоо жишээлбэл 2.5 тэрбум доллар болсон. За энэ нь одоо өнгөрсөн жилээс 6% өссөн тий. Экспорт нь нүүрсний ханшаас бодлоод 17% буурсан 3 тэрбумын экспорт болсон гэж байгаа боловч илүү сонирхолтой ажиглал таанад харагдсан байх гэхээр яг нөө тоон хэмжээгээр биед хэмжээгээр харахад бол энэ жил манай нийт нэгдүгээр улиралд Монгол улсын хэмжээнд тээвэрлсэн ачааны тоон хэмжээ бол түрүү жилээс өсөөгүй харин ч 3% буурс үзүүлэлттэй гарсан. За энэ бол юу гэлтгэж байна вэ гэхээр өнгөрсөн 2 жилд бол эхний улиралд бол дандаа 40-40% өсөлтүүд бол ажиглаж исэн, гарч исэн. Маш өндөр гүйцэтгэлтэй явж исэн тий. Тэнгүүт энэ жил ямар ч өсөлтгүй гарч ийна гэдэг бол ерөөхдөө эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр сармагчж байна гэдгийг бол хэлж болно. Яг тэгэхээр тээвэр логистикийн перформанс одоо энэ гүйцэтгэл бол ерөнхийдөө энэ макро эдийн засгийн ирээдүйн трендийн юм early indicator гэж яригддаг. Одоо Америкт жишээлбэл FedEx компани перформансыг харчаад за ерөнхий эдийн засаг хаашаа явж байгаа бэ гэдэг юм мэдрэмж бол авдаг байгаа. Тэгэхээр эхний улирлын нөхцөл байдлыг харахад бол нийт импорт, экспорт байна те аль нь бол тодорхой тийм өсөлтгүй бол гарлаа. За яг нөгөө талдаа дамжин өнгөрөх транзит тээвэр нэг 10% орчим хувиар өслөө. За дотоодын тээвэр нөгөө талдаа 9% унсан ийм үзүүлэлттэй гарсан байгаа даа. Тэгэхээр хамгийн сүүлийн одоо Дэлхийн банкнаас гаргадаг логистикийн индекс гэж байдаг те тэр логистикийн индексээс харахад за ер нь одоо Монгол улсын хувьд бол бүр одоо 0 буюу одоо нөгөө логистик харьцангуй одоо бага интеграцчлагдсан ийм улсын тоонд ордог. Тэгэхээр олон улсын зах зээлийг ингээ харахаар тээвэр худалдаа одоо ингээ харьцангуй хэвийн байгаа юм шиг боловч за ингээд гадаад нөхцөл байдал Монголын хувьд ингээ харахаар бит хэмжээгээ нэмэгдүүлнэ, үнийн дунд буурч байгаа л учраас бит хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг ийм зорилтууд тавигдаад байна. Гэтэл нөгөө тал тээврийн хүчин чадал яг ямар байна ингээ харахаар та бүхэн ерөн цаашдаа юу хийх шаардлагатай гэж зөвлөх вэ? Яг өмнө ярьжсэн те тээврийн одоо манай нийт суйрлагдсан дэд үтцийн хүчин чадал бол өнгөрсөн жил ялангуяа ингээд дээд хэмжээндээ бол тулсан. Тийм учраас ялтчгүй л нэг одоо энэ дээд үтцийн өргөжлөлт шинэ бүтээн байгуулалт бол хийх шаардлагатай. Тэгээд засгаас одоо жишээлбэл энэ жилийн эхний улиралд нэг 2 том ажил одоо зам тээврийн яам амжууллаа. За нэгтгэр нь бол ялч нэг удаан хүлээсэн ганц мод гашуун сухат бомтын төмөр замын холболтын гэрээг бол байгууллаа. Одоо удахгүй бүтээн байгуулалт нь эхлэх гэж байгаа шиг байна. За энэ гэхдээ одоо эхлэх ч гэсэн нэг дор хаяж нэг 2-3 жил явагдах бүтээн байгуулалтаа. Тэгэхээр бас үр дүнгийн үзэж эхлэх бол хараахан болоогүй. За нөгөө талдаа бас нэг онцлох ажил гэх юм бол энэ баг ханга хөшгийн хөндий гэдэг энэ богдуулын урдуур шин төмөр зам барихаар төлөвлөөд энийхэн одоо шавыг одоо 2-7 хоногийн өмнө байна уу? Ерөнхий сайд очиод шавыг нь тавьж исэн. За энэ нь бол яг мэдээж хэрэг агуулгаараа том дүр зургаараа бол маш зөв арга хэмжээ. Гэхдээ эннийхэн зохион байгуулалт хурд те тооцоо судалгаагаа маш сайн хийгээд энийг хурдтай гүйцэтгэхгүй бол энэ эргээд тээвэр логистикийн зах зээл дээр маш том юм тодорхой бус байдал болж хувирах гээд байгаа. Яг гэвэл бид нар бас тэр тус нөгөө нийслэлээс яаж байгаа ажлын хэсэг эднэрт нь ороод явж байгаа. Тэднээс харахад бол бас яг энэ олон субъектүүдийн хоорондын уялдаа холбоо, нэгдсэн ойлголт, ерөнхий төлөвлөлт, тооцоо судалгаа эднэр нь бол бас хараахан дуусаагүй харагдаж байгаа. Тэгэхээр энд юм барина гिचээд энийг хийхгүй тооцоо судалгаа нь удаашраад ингээд ячингууд Улаанбаатар хотод одоо юм дэд үтцийн хөрөнгө оруулалтыг бол бүгд зогсчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дахиад бид нар ингээл өмнө хэдэн жилийн өмнө Богдахан төмөр зам гэдэг төсөл гарч ирээд яг ийм нөхцөл байдал үүсгэж ирсэн. Тэгээд энэ тэр нь харамсалтай нь юу болсон бэ гэхээр Богдахан төмөр зам ч баригдсан байхгүй, Улаанбаатар хотод ч шинээр дэд үтцэд хөрөнгө оруулсан хүн байхгүй. Тийм байдал яаж исэн. Энэ удаад харин тийм биш байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас одоо манай одоо зам тээврийн яам нийслэл байна те холбогдох бүх байгууллагууд нь энэ дээр нэлээд уялдаа холбоотой зөв зохион байгуулалтаа хурдтай энэ нэг юм хийж дуусахгүй бол дахиад бас нэг юм дэд үтцийнхэн хөрөнгө оруулалтыг сунжуулсан удаашруулсан. За энэ тэгээд эргээд дахиад нөгөө импортын одоо ачаа тээвэр орж ирэхэд бол тэрийг шингээж авах дэд үтцгүй те үн ханшин яасан бөглөрсөн ийм олон юм сул талуудтай дахиад үргэлжлэнэ л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь зөв ажил гэхдээ энийг хурдтай зөв зохион байгуулалтаа хийх нь бол
маш чухал байгаа. Яг хөө ингээд сүүлийн статистикийг харахаар импортын статистикийг харахаар за асуудлын автомашины импортыг бууруулах чиглэлээр за ялангуяа худалдаа авалтыг бууруулах чиглэлээр тал талдаа маш олон одоо бодлогын шууд бус арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод бол автомашины тоог хязгаарлалцсан ч гэдэг юм уу те шин дугаар олохгүй байгаа ч гэдэг юм уу. За дээрэс нь банк усаас олох одоо зээлийн одоо хүн дээр өөрчлөлт оруулсан ч гэдэг юм уу. Тэгэхээр яг статистикийг харахаар импортоор орж ирж байгаа нь төдийлөн буурахгүй байгаа. Тэгэхээр энэний одоо цаад хүчин шалтгаан нь яг юу вэ? За энэ дээр өнгөрсөн жил 24 онд нийт Монгол улсын хэмжээнд нэг 120 мянган суудлын автомашин орж ирсэн юм билээ. 23 онтойгоо харьцуулахад энэ баг нэг 60% өсөлттэй. За энэ жилийн эхний улиралд хэдийгээр нийслэлээс зөндөө олон юм нэг арга хэмжээ авч байгаа ч гэсэн бас л түрүү жилийн эхний улиралтай харьцуулахад 5%-аар өссөн юм нэг юутай яаж ирлээ л дээ. Тэгэхээр нэг талаасаа яг уу бүр юм фундаментал юуг аваа үзэх юм бол манай зам дээр явж байгаа нийт машинуудын насжилт бол 90% шахуун ингээд 10-аас дээш жилийн насжилт та хүмүүст бол энэ машина солих, шинжлэх, сайжруулах бол хүсэл эрмэлзэл маш их байгаа. За өнгөрсөн хугацаанд энэ дээр бол манай банк усынхан бол маш том юм хөшүүрэг болгоод энэ лөө ингээд санхүүжилт хийгээд хүмүүсийг бас нэг богино хугацаанд санхүүжилтээр энэ машина шинжлэх, сайжруулах нэг юг бол хийж ирсэн. Энэ зах зээлийг бол нэлээд тэтгэж ирсэн л дээ. Тэрнтэй холбоотой энэ бол нэлээд өссөн. За номерын хязгаарлалт бол хараахан эффектээ өгч эхлэхгүй байна. За миний ойлгосноор яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бид нар хизээч номероо устгадаггүй байсан юм байна. Тэгэхээр маш их юм яг зам дээр явдггүй одоо нэг хааны газар хогийн цэг дээр ч гэдэг юм одоо хин нэгний нэр дээр байдаг юм дугаарууд буцааж юм сэргэж эхэлсэн одоо нэг хязгаарлалт болоод ирэнгүүт. За тэр нар нь одоо сэргээд юм нэг юм жижиг юм нэг арилжаа шиг юм болоо те нэг номер одоо жишээлбэл нэг сая 500-аас 2 сая юм тэ байна гэж. Тэрийг нь төлчих юм бол олоход бол нэг тийм асуудалгүй байгаа. Яг одоогийн байдлаар бол. За тэгтээ саармагжиж байгаа нэг юм нь бол өнгөрсөн жилийн 1-р улиралд машин Улаанбаатарт ирснээс хойш зарагдтал 30 хоног байсан. Энэ бол 50 хоног болж сунсан байгаа. Гайлын хяналтын бүсүүд машин зардаг талбай шоурумууд бол нэлээд юм өндөр дүүргэлттэй байна. Тэгэхээр энэ цаашд яах юм те энэ дээр хамгийн том нөлөөлсөн сая юу бол санхүүгийн цэцүүлэх хороноос гаргасан банк усууд дээр тавьсан юм нөө хязгаарлалттай. Тэнгүүд банк усууд энэ автомашиныг санхүүжүүлж байгаа зээлээ бол тодорхой хэмжээнд бас хомиж эхэлж байгаа шиг байна. Энтэй холбоотой энэ нэг машины юу бол нэлээд инвентори гэх юм параметрэл нэлээд өсөж байна. Тэгэхээр цаашд бол энэ баг зэрэг буурах бах гэж бол харж байгаа. Монол логистик бол мэдээж гадаад дотоод худалдаа хийж байгаа, тээвэр одоо явуулж байгаа. За тэгээд мега төслүүдтэй холбоотойгоор импортын үнийн дүн бол жилдээ ойролцоогоор яг одоо байгаа өсөлтөөр нэмээд дахиад 800 сая орчмын өсөлт бий болох боломжтой гэсэн юм хамгийн одоо багаар тооцсон тооцоол байна. Тэгэд энэ дээр та бүхэн харахаар ер нь логистикийн компаниуд маань энэ хэмжээний импортыг гүйцэтгэх боломж байгаа юу? Хүчин чадал, суйрлагдсан хүчин чадлаас гадна компаниудын дотоод нөөц болцсон яг юм бэ? За компаниудын дотоод нөөц болцоо бол харьцангуй давгүй. Бас хувийн хвшлүүд нь бол дор бүрнээ тохирох арга хэмжээнүүдээ бол аваа явж байна тийм ээ. За гол нь гэхдээ одоо энэ манай үндсэн суурь бүтц чинь илүү юм төрийн оролцоо ихтэй. Одоо Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам ч гэдэг юм уу. Тийм учраас энэ л илүү ботлнек болно. Түүнээс энийгээ ингээд чөлөөлөд яачих юм бол өргөжүүлчих юм бол хувийн хвшлүүдэд бол ямарваа нэгэн асуудал бол байхгүй байгаа. Монол логистик группийн хувьд өнгөрсөн 12 дугаар сард Бүгд найрамд Хятад улсын Тэнжин хотод хамтарсан охин компани бол байгуулсан. За тэгээд тус охин компаниар дамжуулаад бид нэр сая 1-р улиралд далайн тээврийн компаниудтай гэрээ байгуулах, за Хятадын төмөр замтай гэрээ байгуулах. За энэ компанийн үйл ажиллагааг эхлүүлэх ажил дээр бол нэлээд фокуслж ажиллаа. За тус компанийн зорилго нь бол бид нар импортын үнийг бууруулах. За нөгөө талдаа Монол логистик группийн хувьд одоо бас бүс нутгийн тээврийг хийж эхлэхтэй. Тэгээ бүс нутгийн тээвэр бол эхний туршилтын тээвэр Хятадаас одоо Казахстан улс руу явуулах тээвэр бол эхэлсэн явж байгаа. Тэгэхээр тэнд бас ингээд supply chain яаж тийм энэ vertical integration гэж ярьдаг. Энэ жил бид нэр 90-нд өөрийнх нь салбар охин компаниг бас байгуулна. Тэгэхээр нийт одоо импортын ачааны 60 орчим хувь нь Тэнжинээр дамжаад 90 бомтоор бол орж ирж байгаа. Тэгэхээр вертикал интеграцийг илүү үр дүнтэй бүтээмжтэй болгоод тэгжиж бид нар харилцагчтай бас нэг юм нэмүү одоо нэг value added сервис сайжруулна гэж бол
харж байгаа. Төсвөл нэг зүйлийг маш товчхон асуу. 25 оны эцэхэд компани одоо хувьцааны үнэлгээнд ямар хэмжээний өөрчлөлт орох боломжтой гэж харж байна? За энэ жил манайх нэг 2 ажил төлөвсөн. Нэгдүгээрт бол ялтчгүй нэг онцлог гэх юм уу те. Бид нар 1 тэрбум төгрөгөөр байбек хийх юм хөтөлбөр зарласан байгаа. Тэгээд тэрнийхээ ханшиг хамгийн дээдлийн максимум үн нь бол 1 хувьцааг 210 төгрөгөөр авна гэдэг юм байгаа. За энэ хөтөлбөр маань сая 4 сарын 1-ээс бол эхэлсэн явж байгаа. За энэ хөтөлбөрийн үр дүн ямар шүү ах нь гэдэгс харагдана. За нөгөө талдаа мэдээж хэрэг манай компани үйл ажиллагаа байна. За компани үйл ажиллагаа гэх юм бол одоо юм эдийн засаг баг зэрэг юм өсөлтөнд саармагдсан те стагнацтай ийм үед бол манай логистик компанийн хувьд бас тодорхой давуу талуудтай гэж харж байгаа. Хамгийн ихний давуу тал нь манай нийт ашиг орлогын 40 орчим хувийг бүрдүүлдэг бизнес бол дамжин өнгөрөх транзит бизнес гэдэг. Транзит бол Монголын эдийн засгаас бол ямар ч хамааралгүй энэ Хятад, Оросын хоорондын худалдаа тийм ээ. За нөгөө талдаа манай нийт орлогын 60 орчим хувь нь валютаар байдаг. Тэгэхээр валютын бол бас нэлээд хамгаалагдсан үедээ гэж харж байгаа. Тэгэхээр суур бизнес давгүй юм байхад бол бас нэлээд гайгүй үзүүлэлттэй байх байхаа гэж бол найдаж байгаа.